Би одоо энэ торгууд байсан хошууд содуудын баас гэдэг хүн байна. Энэ 1938 онд төрсөн. Тэр цагаас хойш энэ нутгаас гараагүй тасралтгүй энэ нутагт амьдралаа. Одоо сүүлийн 70 жилийн юмыг бол би баг зэрэг ярих юм байна. Тэгээ манай ав тариачин хүн байсан. Би 15 наснаас тариалагийн захад гараад одоо хүртэл ер нь газар тариалан хөдөөж хуугаас саллгүй эдийн хүрлээ. Энэ дээш 10-аад га. Нийтдээ 50 га газрыг бүрэн цөлжсөний усласаар байгаад үе статуудаад тэгээд үерийн улаан усны улаан шарааг ашиглаж курс статуулсан. Зөв. Тэр үерийн улаан усны улаан шараа чинь одоо хатаадгүй дахиад услах юм бол амьдрал тэнд явагч. Бадамлын хват хэсэг балчиг намгаа сургадаг гэж яриа байдаг да. Тий. За тэгвэл тэрийн шиг л одоо балчиг намаг шиг байлгаж энэ 50 га газрыг курс татууллаа. Тэгээд одоо жимсний аж ахуй хэдэн оноос эрхлэв? Жимсний аж ахуй 97 оноос хойш одоо 25 жил болжээ. 25 жил. Энэ газар одоо бас л их хүч анхаарал халамж ажиллагаа шаардлаа. Тэгээ одоо яг нэг үе бодвол босоод зогслоо да. Зогсчихээ. Сайхан өржүүлэг боловсруулахын баг жоох юм. Өржүүлэг тэгээд орон даяарын одоо эхо жимс тэжих хөрөхийн тулд юм хийж гэн 3 залуу ажиллаж байна. За. Энэ одоо жимс хинэ өржүүлэх тухай нахагаар залгаж ургуулах тухайд жаахан ярьж өгөхгүй юу? Одоо энэ орил суурьтай том алим, бэсрэг алим, давжаа алим 3 удаа орил суурьтай. За. Орилынхаа суурийг бэлдэж нэг 2 жил боожуулаад тэгээд дараа нь залгаагаа хийгээд нэг 2 жил болоод тэгээд тарих мод бэлэн болж байгаа. Нахагаар залгана тийм ээ? Наханаас залгана, мочроос залгана. Мочро хоёр янзаар залгана. Хоёр янзаар залгаж байгаа. Энэ одоо орилын суурин дээр бэсрэг алимын залгаа одоо яг тэр хар юу та тэр. Энэ залгаа нэ. Одоо энэ жилийн ургуцээ. За энэс алюминий мод гардаг юм уу? Энэ бэсрэг алимын навч. Наха орилын суур хоёр. Зөв. Тий, орилын суурин дээр энэ яс жирсүүд ургана. Эслип болоор бусд нь бол орил суурьтай. Горны алтаа орос мэрэгжилдэг ирсэн нөгөө насан жаргалгаад хөдөжих юмнээ сайд байсан. Тэр хүн 3-4 хүнтэй ирээд энийг бүгдийг үзээд тэгээ оростыг төгөлд хийгээд явсан. За. Энэ бүдүүн ханцуу шиг бүдүүн модон дээр залгачаар одоо ургаад төлжөөд жимс өгч байгаа юмнууд үзээд толгой сэгсэрч байна. Танаа Монголд ерөөсөө жимс өржүүлэх гэж өөр юмтай оролдоо хэрэггүй. Манайхаас цөө тооны их мод аваад энийг өржүүлэх юм бол Монголын дэсэж жимсчих хөрөн боломжтой болжээ гэж. Дүнс. Тэгж хариулсан шүү. Тийм байна. Сайхан дүгнэлт өгсөн. Тэгэхээр би бас үнэхээр их баярлалаа. Төө баярлалгүй яах вэ? Ой, Алексей гэж Петр Алексеевич гэдэг. Та над төрийн шагнал өгсөн та тэнцүү гэлээ. Би их баярлалаа танд гэж. Хариултыг тэгж гэлээ үү? Тэгж гэлээ. За. Яг тэр ярилцлага дээр. Би бодсон л да. Үгүй ийм хэмжээнд одоо энэ орос дүгнжээ гэдэг чинь над дээрээс төрийн шагнал өгсөнтэй тэнцүү болж байгаа. Тийм өчигдөр энэ сүүлийн 25 жил энэтэй оролдоод тэгээ энэ чи их зүтгэл санаа ажиллагаа шаардлаа. За тийм. Тий. Ер нь тэгээд өдрийг гэхгүй өглөө 5 цагт босоод л явдаг. Тэгэл ороо 10 цаг 11 цаг гэж ирдэг. Сүүлдээ эмгэн уурлаад одоо чи ирж хоол идсэнгүү амарсангуу гэх. Тэгэхээр өчигний хүрээд иргэсэн хурж ирж хэд нэг услгаан дээр өөрөө усалцаад 11 цаг хүргээд ингээд л ажиллаж буудаг байлаа шүү. Зөв. Тий. Одоо орил залгасан бэсрэгээд байхгүй юу? Зөв. Эл. Хажууд нь байна. Эл өстой сайхан гарсан. Одоо үрэл бол ингээ алюминий мод болж бэсрэг алим болж байгаа юм байна шүү дээ. Ямар хэрэг вэ?
10,000 суур бэлэн байна. Тэрийг даалгаж хөчүүрэхгүй бай. Нахагаар үржүүлэх, Ээ. залгалт хийх, Ээ. мөчр залгалт хийх хоёрын аль нь илүү түргэн боожалттай байна. Боожлт- Тэрэнд ялгаа байна уу? Ялгаа бараг байхгүй. За. Цагаа олж зөв сайн залгавал нахаач дөргөөргөн жилдээ метр гараад одоо метр 20-30 хүрээд ургаж. За. Наадах том Мөчр- модон дээр бол арай тэхгүй. Тэгэхдээ ямар мөчр нахаад ямар залгаснаас шалтгаалаад залгсан жилдээ жимс өгдөгч байна. 2-3 жил болоод өгдөгч байна. Нааха. Цөөхөн жимс цэцэг сууж эхлэе тэгээд сүүлдээ даахаа болтлоо. Тэгээд олшир. Одоо энэ шиг гээд Мм. энэ бол одоо минусэскас ирсэн мод. 10 жилийн дараа одоо жимс өглөө. Оо за. Нутгшихгүй энэ газарт нутгшиж өглөө. Нутгч өгдөг үү? Тий. Хятадаас ирсэн эслийн юм од 14 жилийн дараа жимс өглөө. Оо яа. Тий. Тутын болд юм биш. Ажиглаад л ургуулад байсан. Тийм. Тэгээд нутгшаад тэгээд жимс өгд юм байна. За орчиндаа Манай энэ залгсан мод бол Монголын хаана аваачаа тарьсан ч урах хугацаа шаардах. хугацаа шаардах. Тий. Зөвхөн одоо дахиад жимс цэцэг суух хугацаа шаардахаас биш. Бусдаар бол хугацаа шаардах. За энэ алимчин голдуу одоо 5 сард цэцгэлж байна уу? 5 сар цэцгэлэхгүй. 6 5 сарын сүүл харж цэцгэлнэ. Өө бусд моднууд өрл энэ давжаа энэ моднууд бол 5 сар цэцгэлнэ. За. 5 сар хагасж байхад энэ талбай энэ 35 газар чи ерөнхийдөө нэг цас орцсон юм шиг битүү цагаан. Цав цагаан юм. Нөгөө Японы ямар юм бэ? Сакура. Сакура шиг. Сакура шиг Ээ. байна. Тэгээд Өнөр гэж бас гоё байна үстэй. Сайхан. тий. Англиун сайхан үнэртэй. Дотор Тэр өнөр гэж яриа. дотор нь явж явах чи одоо тэр сайхан одоо эперийн тосны өнөр цээжийг бас тэр гоё одоо болгоно. бидэнд нөлөөлж л байгаа яах вэ? Тэг. Их гоё. Та тэгээд одоо энэ өөрийнхөө эрдэмийг үр хүүхэдтэй ач гучтай зааж өгч гэнэ үү? Үр хүүхэд ач гучтай эрдэмээ зааж өгч гэнэ үү? Оо тэд нар өөрсдөө ажиллаад сурч байна. За яамаа да. Тий. Хоёр ачаахан хоёр хөөд өрөв залгаж байна шүү дээ. Өрөв хүн биш 10 хүн залгаж байж олон болмаар. За зөвгийнүүд ирж гэнэ үгүй юу? Зэрлэг зөвгийн юм уу? Эсвэл одоо энэ өсөж үржүүлж байдаг зөвгийнүүд хэрний үстэй. Энэ зүүнээс ирсэн зөгүй. Да. Манай хоёр удаа зөгүй яваад тэгээд энэ мод цэцгэлэхэд хэрэгтэй сайл гэдэг юм Тоос байна. хүртээ. Тэрнтэй нарийн оролдох боломжгүй бол. Тэгин. Эдийн засгаад авчигдаад энэ модтой чинь гүйцэд олон хүн 40 хүн авч ирээд энийг хийх юм бол шал өөр юм байна. Бас тийм юм ба. Зөвхөн хураалтын үед нэг 40 хүн хүрнэ. 30-40 хүрнэ. Бусд үед бол нэг 10-аад 15-аад хүн байгаад тэгээд энэ бүх үржүүлгийг бэлдээд тэгээд тэр суурийг бий болгоод дээрээс нь цэвэрлээ залгаа хийнэ гэдэг өсөр ажил. Тийм. Одоо тэр энэ том модыг залгахын тулд энэ бүхэн баг мочрыг бүгдийг цэвэрлээд зөвхөн шилбэлдээгээд тэн дээр залгана шүү дээ. Тэгин. Тэгээд нэг бол залгах гэж бүр 2-3 цагийн ажил байна. Да. Тэгэхээр чинь их амаргүй. Тэр залгалтыг хүн дураараа хийхгүй шүү дээ. Одоо хийдэг Одоо тодорхой дунд мэрэгчлээ болсон хүмүүсд байгаа байлгүй. том эрэхтэй дунд хоёр залгаж байсан. Одоо тэр хоёрын хоёр охин залгаж. За. Дөрвөн залгагчтай. Дөрвөн залгагчтай. Дөрвөн биш 8 залгагч байж одоо жилд нэг хэдэн 100,000 мод залгаж. Залгаж ургуулж авах. Одоо залгаа хийгээд ургуулсан талбайд очиод харахаар энэ зөрг хөрг авахаар одоо аандаа гарна. Энэ эднэр одоо залгсан моднууд ээ. Залгаас хийхдээ богино хугацаанд хийх хугацаанд хийдэг байна. Бас сарын хугацаа бараг байна. Сарын хугацаанд багтаах. Тий. Тэгэхгүй нахад задарчих гээд байгаа юм. Тэгээд дахиад задарчвал бочир залгаа. Бочир залгаад амьдрах хугацаа хүлээж одоо ургаад мод болох хугацаанд хожигдохгүй бол хэдэн хоног байлгүй. Зөв. Тэгжээж энэ бүтчээн да. Тэг юм байна. За. Ичээсээ даадгүй.
Тэгээ одоо жимсээ хураагаад дээшээ босчээ. Зөв. Энд одоо хичнээн зүйл сортын юм уу том алим хэдний орчим сорт байна. Жижиг алим одоо давж алим одоо ямар сортууд байх вэ? Нэрлэх юм уу, тоогыг хэлэх юм уу? Тэрийг та тодруулах. Оо нэр Оросын нэрээрээ байна. Одоо бидний өөрчилж байгаа юм ч байна. Энэ үндсэндээ 35 газар. За. Энд одоо жимс өгч байгаа 2500 мод байна. За. Залгавал байх бол цаата 20,000 мод. За. Тэрийг залгаж хүч хөрөх хэрэгтэй байна. Тэгээд одоо 10,000 мод залгачих юм бол энэ одоо хөтөн машинаар Улаанбаатарт оруулж болж байна. Аймаг энэ хооронд байнгын тээвэр хийж болж байна. Нэг бол жижиг үйлдвэр байгуулад тэгээд үйлдвэрлэж болж байна. Одоо энэ ирээдүй их байна л да энэ. Ирээдүй. За дэлхийн хүн төрөлхтнийг жимсний 2% л ашиглаж байна гэдэг байгаа шүү дээ. Хэвлэл дээр тэгж бичиж байгаа. Тэгэхээр одоо энэ Монгол орныг жимсжүүлэхэд одоо та нарын оруулж байгаа хувь нэмэр маш их байгаа. Ер нь улсууд худалдаж авах юм уу тарж ургуулах талаар их сонирхож байгаа биз. Ялангуяа манай сумынх нь бас овоо айлууд сонирхож байгаа юм шиг байна. Тэр тухай та тодруулахгүй юу? Сум бол үндсэндээ жимсчиж байна. За. Одоо том хэмжээгээр тэр агропарк тэгээд айлууд жижиг компаниуд бүгд одоо дотоодоос жимс ичж илүүгээ зарж борлуулж байна. Энэ талбайгаас бүгд тарсан юм. Хотод очоод тэр одоо Батнашиг гişүний талбай байж байгаа. Тэр чинь эндээс очоод Төмөрбаатарт очоод Төмөрбаатараас тэнд очоод урагчихсан. Гандан дээр 4-р хороолд энэ слип болж хөлөөтэй урагч. Слипийн 7 сорт байна. За. Давжаа хэлмийн 5 сорт байна. За. Эсрэг альбийн 4 сорт байна. Өрлийн бол 10 сорт байна. Өрл чинь бас том ургахаараа шүүс өгдөг. Бас том болчих юм. Дарс марс хийж чадвал одоо бас болжтой. Үйлдвэрлэлийн шугамыг одоо маш төв судалж байрч байна. Тийм нөхцөл одоо бүрдэж байна. Тэгэхээр эдийн засгаар хавчигдаад бид чи юм хийж чадахгүй. Дотоодоосаа өөрөөсөө гаргадаг юм хэмжээтэй. Тэгин. Баахны хүүтэй зээл их хүүтэй зээл авчихаар эргэж төлж чадахгүй тэгээчүүд 2 удаа 3 удаа авсан л да. Тэгээ бас цалинжуулах гэдэг баг хүүтэй зээлүүд бол бидэнд бас амар олдохгүй. Тийм байна. Тий. Одоо энэ ям тамга дээдчүүл мэдээд энд юм хөрөнгө оруулж явах юм бол бид нэр тэрийг чөлөөтэй төлөх болцоотой байхгүй юу? Зөв. Тийм одоо дутж байгаа юм бидэнд байж л байна. Байдаг. Яваа тэр Орос руу, Канад руу Жадамбагийн баяр үлэв. Тэр гişүүн авчираад тэр зүүн бүрэн тариалсан талбайгаас бас хэдэм өчр авчираад хүүхэд залгаж үзсэн. Тэр одоо амьдарч сайн юм өгөөгүй л байна. Хэттийн тэр одоо юугаар 14 жил болж жимс өгсөн моднаас жимс авчаалгасан тэр жимс өгөөгүй байна. Их мод нь бол манай сливээс дутхгүй сайхан слив гарч. Тийм одоо юм хийж ял л дээ. За. Жилдээ нэг одоо хичнээн тоон ойролцоогоор нэг ойролцоогоор бол нэг одоо бүгдээ хурааж ашиглаж чадах юм бол 30 тонн юм гарна гэсэн. Тийм үү. 30 гаруй тонн. Тэр 300 тоннд хөрвөл үйлдвэрлэл тэгээд их орд төг байх. Хамгийн гол нэгдүгээр зорилго бол энэ гений өөрчлөлтгүй жимсээр Монголд одоо тариалт хангах тийм л зорилго тавьсан. Зөв байна. Тэр дээр л одоо анхаарад өгвөл бид нар бас чадах юмаа дээд дээргэр хийм. Бас эндээс дээж аваачаад Говьалтай аймагт бас ундаа энэ тэр үйлдвэрлээд их шиг байх юм. Эндээс давжаа 30 тонн хүргээд аваад алтаа дарс хийжээс. Одоо дарсан тасарсан гэсэн. Тэгж байна. Зөв. Харин тэгээд байх шиг байна. Тэгээд одоо яах вэ? Сая би алтаа руу ярьсан. Энэ тэр дарсаа болчихсон царайтай ярьсан шүү.
Ийм байдаг байж. Тий. За дээр нь бас чацарганы дургаад их шиг байсан. Чацарган нутгийн чацарганч байна. За. Оросын чацарганч байна. Энийг одоо төвж ашиглаж чадахгүй. Бас хүчиг хөрөхгүй. Хүчиг хөрөхгүй. Тийм байгаа. Тэгээд энэ манад чинь одоо нэг хар шив байдгийг. Хэнээс жижиг хөө. Болжмраас нэлээд том. Энэ чи хэдэмээрээ ирээд. Оо яа. Нэг захаасны дэд нөгөө захаар нэг ардлын идэн. Яг үеэр нийтэд тэр их аюул. Тэр хөөд нэмэр байхгүй. Тийм байх нь. Тий. Тавас тэгээд ер нь энэ ургамал тарснараа байгалийн амтныг бас хоол хүнсээр хангаж хийж байгаа юм байна шүү дээ. Тэгжил байна гэдэг байна. Хэрэг одоо бид лайвалж байгаа амтан бас цуглаад болохгүй. Гахаа дэрлэг гахаа ирээд энд бүр энэ хамаг газрыг сийлж өгөөд басараа будаад үхрийн бас төвдөг шиг гахаа бас төвхөд хурч. Зоолиг. Тэгээд өвшөөрлөө гэхээр бас өгөхгүй юм байна. Тэгээ одоо тэрнээс яаж салахаа би мэдэхгүй л байна. Мэдэхгүй байгаа юм. Хамгийн хол нь хаанаас мод авчирв? Хамгийн хол нь хаанаас мод авчиж өрсдөө? Авчирсан мод уу? Тий. Энэ 1000 км-ийн цаана ил тарвтаагаас авчирлаа. Оо за. 1000 км-ийн цаана минусээс гэж одоо Новосибири. Тэндээс авчирлаа. Оросын нутгаас. Тэрний дараа наашаа энэ горны алтай. Энэ Оросын жимсний үржүүлгийн гол толгой болдог. Юу гэлээ? Бисхийн цаана. Тэндээс авлаа. Энэ одоо гахаа ингэж бааж. Оо тийм байна. Тэр хорхоо цуглж штэ. Тийм байна. Ингээд явах уу? Гахаа нажих уу давхар. Бууг ирээд хэдэн жил. Гахаатай болох юм байна те. Тэгээд. Бууг ирээд хэдэн жил өр төлөө боожуулаад явлаа. Оо. Одоо 100 энд гүйжил явна да дотор. За. Тэр чи хоргүй юм. Нөгөө хоргол шиг өхөр шиг одоо ялцгаа байхгүй. Хорголлоо. Тэгээд тэрэнд дор хачдаг. Гахаа бас бол өвхий. Тэгээ гадрын үндэс малтч иддэг учраас тэр нь ялаа суулгаж өдөө үздэг. Ийм аюул байна. Тэр нь ялгцсан одоо жаахан энэ ургамалд бас өөр шавж үржүүлэх маягтай жаахан хортой нөлөөт юм байна. Газар хагалахаас гадна бас тийм нөлөөт юм байна. Жимс бас зооглоно үз. Манад байдгүй шавж ирээд тэр одоо хортон ирээд 4-5 жил болж байна. 4 жил болж 5 жил болж. Тэгээ одоо тэнтэй тэмцэх аргыг хайж байна. Оо тэгэн. Тэр хими бордоор уулдгүй хэд тэмцэх ямар арга байна? Би өнгөрсөн зам бас 2-3 арга хийж үзлээ. Арай нэг жаахан наашийн татах шээжтэй. Тэр ургамал хамгааллын хүрээлэн гэж бэмс сөрөн билүү. Бэмч билүү? Бэмс. Захиралтай тэр коллеж ахуй сургууль дээр байдаг газартаа хүрт танилцаад. Тэгээд одоо тэр ордонд шавжнаа алдуулдаг цаасмаас авчир тавиад үтсэн. Тэр чинь нэг модонд бараг 10-50 хөл болмоор өгдөө. Тэгэхээр 3000 модонд 30,000 90,000 шаарддаг юм уу? Тэгэхээр чи бас амаргүй юм байна. Одоо манай газар тариалангийн одоо үндэсний үйлдвэрлэл юуны дарга Эрчсэнгэ гэдэг хүн надад бас тусалж байгаа. За. Тэр хүн одоо Японд явж энэ эсрэг үүсэх юм болж мэдсэн байна. Одоо тэрийг хийх гээд би улс руу явах гээд жамстай авсаар хийдэм. За. Тэрийг Япон олоо тогтоож. За. Энэ модны энэ хорхой иддэг модны ороод асчихвал тэр давс чинь уусаад. Эргэж хужир болдгоо юм биш. За. Манай энэ давс асчих юм бол уусаад хортон гайрлах чихэд эргэж хужир болоод ургаад тийм. Бас хэцүү. Тэр бол ургадгүй юм гэл. Зөв. За тийм байж. Тэрнээс өөр бас ардын арга хэрэглэх санаатай. Зүүн бас жаахан оролцсон тэрийг одоо эх хичээлээс хийнэ. Биологийн арга хэрэгтэй юм шиг байна. Биологийн аргаар амтныг амтнаар нь устгуулдаг биологийн арга хэрэгтэй. Би сүрнад хэлсэн л дээ. Гү та ямар ургамлууд байна гэсэн. Манай байна, лидер байна. Одоо гэсэн чи лидер тараад байна уу? Лидер бол одоо хамгийн баян лидертэй газар манай.
Тэрийгээр чи би одоо энэ амт хортонтой тэмцэх юм хийж байгаа. Тантай би ерөөсөө байнга холбоотой ажиллана гэдээ явсан. Тэгтэл хавар дуудсан чинь гадаад явж яах гэдэг ирж чадав. Айгуул тэр литрийн ханд гаргаад тэрүүгээр шүлжих юм шиг байна. Одоо би бас тэрийг сонсонгууд л толгойд тэгж байгаа. Би бас танаас сонсонгууд ямар ч үсний литрийг хандлаад тэгээд одоо шүршдэг юмар шүршчих юм байна л гэж адилхан нэг л одоо сэтгэж байгаа юм байна. Тийм нөхцөл бүрдэх гэж. Тийм байна. Би натаг дорж гэдэг хамт амтаа 2 удаа ярьсан. За. Очиж яваад тэгэл лидрийг бол ногоо найл зөөр нь надаа суурийн Монголд ашигладаг хүн байдаг уу гэж нэг удаа хэлсэн. За. Тэр бас л өвчнөд яаж юм. Тэгтэл натагт оржийн тухай ярихаар нөгөө эмэгтэй чи бүр нүдэн цэргээд тэр чи миний багш штэ гэж. Тэгээд бүр ингээд холбоогийн ерөнхийдөө ойлгоод за лидер бол бас хийж болох. Жилгээ юм байна тэр хортонд гэж бодлоо. За. Тэгээд тэрний цаана бас юм байна. Тэгээд тэрийг л хийндээ. Тэг. Тэгээд хими одоо хор оруулалгүй л энийг одоо бүрэн хэмжээний үйлдвэрлэл бий болох тийм л бодлого. Тийм хэрэгтэй. Тэгээд тэрийг Монгол тараагаад Монголын хаан чурган юм. Хөвсгөлдөж чурган өмнө говьдож чурган. Тийм байна. Тийм учраас одоо тэвг энийг гений өөрчлөлтгүй байлгахын тулд зүтгэж байна. Энэ одоо дандаа бүх талбайг шуудуугаар сүлбээд тэгээд шуудуугаар услаж байгаа. Зөв. Тэгээд юугаар услах юм бол ийм их дэрлэг ургуулдаг дан жимсэн дагж гэж болж байна. Энэ жоохон одоо энэ жил 80 кг юмсаг л. Хөөх.